Даргуул аймгийн хэмжээнд 2025 онд 1207 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь 2024 онтой харьцуулбал 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт гарсан гэмт хэргийн 60-аас 70% нь согтуугаар үлдэгдсэн байна. Мөн өнгөрсөн онд 15,000 орчим гэмт хэргийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Шинэ оны эхний сарын 12 хоногийн байдлаар залилан хүний эрүүл мэндэд халдах, хулгайлах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай. Хоногт 40-оос 50 орчим дуудлага бүртгэгджээ. За өмнөх онд бас өссөн энэ дуудлага мэдээллийн үндсэн гол шалтгаан маань гэвэл Даргуул аймагт залилах гэмт хэрэг, за хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгайлах гэмт хэрэг, за хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гэсэн үндсэн 4 гэмт хэрэгүүд маань тодорхой хувиудаар өссөнөөс үүдэлтэйгээр за тухайн гэдэг гэмт хэргийн гаралт маань өссөн гэсэн үзүүлэлттэй байгаа. За үндсэн саяны миний дурдсан 4 гэмт хэргийн маань одоо нийтдээ нийт гэмт хэргийн бас нэг 70 орчим хувийг нь бас дангаараа энэхүү 4 гэмт хэрэгүүдээс үзэлж байгаа гэсэн судалгаа байгаа. За мөн бас дээрэс нь за нийт өдөө үйлдэгдэж байгаа гэмт хэргийн бас нэг 65-аас 70 орчим хувь нь одоо согтуугаар үйлдэгдэж байна. Статистик тоо баримт гарсан. Иргэд маань одоо тээврийн хэрэгслээ халаах зорилготойгоор дэлгүүр хошоо, сургууль цэцэрлэг, за үйлчлэгээний газруудад орохдоо тээврийн хэрэгслээ асаалттай орхиж байгаагаас үүдэлтэйгээр за бага насны хүүхдүүд тухайн тээврийн хэрэгслээдэг унж явах, за мөн одоо бусдын тээврийн хэрэгслийг хулгайлах ийм гэмт хэрэгүүд бас гарч байна. Ирсэн дуудлага мэдээлэл илэрсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтийг 21 аймагтай харьцуулахад 1-р ирэмблэгдэж байна. Энэ нь олон улсын авто замын болон төмөр замын гол хэсэг хүн амын нэг таршил ихтэй шилжин ирэх болон дамжин өнгөрөх төр саадах иргэд жил бүр нэмэгддэг тул гарах зөрчил тэр хэрээрээ нэмэгддэг гэдгийг аймгийн цагдаагийн газрын өрчин цэргэлэг хэлтсийн ахлах мэргэжилтэн мэдээлжээ. Иймд иргэд 5 хүн тээврийн хэрэгслийг эзэнгүй үлдээхгүй байх, камерын хяналттай бүсэд үлдээх, захим орчинд залилан мэхлэх гэмт хэргүүдийн талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас тогтмол авч урьдчилан сэргийлэхийг Даргуул аймгийн цагдаагийн газраас анхаарууллаа.